Нүүрсний хулгайн асуудлаар засгийн газар шүгэл үлээсэн ч өнөөдрийн байдлаар хариуцлага тооцож чадалгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газар, авиа тэмцэх газрын хамтарсан хяналт шалгалтын баг үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа билээ. Бид энэ талаар авиа тэмцэх газраас хяналт шалгалтын талаар тодрууллаа. За авилгатай тэмцэх газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар нүүрсний их тодтолтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхаа явуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан байна. За энэ ажлын хэсэгт одоогоор 62 мөрдөгч бол одоо яг мөрдөн шалгах ажиллагааг явуулаад ажиллаж байна. За тэгэхээр одоогоор ажлын хэсэгт бол хэрэг бүртгэлтийн 19 хэрэг, мөрдөн байцаалтын 12, нийт 31 хэрэгт бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За тэгээ энэ шалгах ажлын үүрэнд бол авилгатай тэмцэх газраас, яг авилгатай тэмцэх газрын мөрдөгч нараас за энэ 49 объектэд бол нэгжлэг хийх. За хүний бие эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 115 удаа, гэрчээр 124 хүнээс мэдүүлэг авах, за мөн 342 баримт материал холбогдох байгууллагаас нь бол гаргуул авч мөрдөн шалгах ажиллагаа бол явуулж байна. За энэ хэргийн шалгах явцад бол 14 яллагдагчийг цагдаа орох дасан сэргийлэх арга хэмжээ авснаас одоогоор 7 яллагдагчид цагдаа орох дасан сэргийлэх арга хэмжээ авсан байна. За нийт 56 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. За мөрдөн шалгах ажиллагаа бол одоогоор үргэлжилж байгаа тийм ээ. Ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дууссан, одоо дүгнэлт гарсан зүйл байхгүй. За мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогоор энэ эрх бүхий албан тушаалтнууд нийт 13.8 тэрбум төгрөгийн хахуулыг авсан байж болцсохгүй. Болцсохгүй нь одоо энэ мөрдөн шалгах ажиллагаагаар бол тогтоогдод байна. За тэгээд үүний хүрээнд бас бид нар зарим нэг хөрөнгийн хязгаарлалт, зарим нэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ талаар удахгүй бас та бүхэндээ мэдээллийг хүргэнэ. Өнөөдөр бид нэг ер нь одоо улс төрийн нөлөө бүхэж гэдэг юм уу? Нэг 5 улсын хурлын гишүүний нэр гарч ирсэн. Үүнээс гадна одоо юу гэдэг шалгагдж байгаа улсын хурлын гишүүд цаашлаад улс төр нөлөө бүхий хүмүүсийн нэр байгаа бол. За одоогийн байдлаар 17 нэрсээс гадна яг нэмж мэдээлэх одоогийн байдлаар бол надад нэг тийм тодорхой мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ яг энэ 56 яллагдчих дотор бол улс төрд нөлөө бүхий буюу одоо энэ улсын хурлын гишүүн байгаа.